мэндийн салбарт айлгоод ихээс хавхууд газар авсан талаар иргэд гомдлогч энэ талаар дэлгэж чаддаггүй. Учир нь хүн энэ салбарт ямар нэгэн байдлаар үргэлж холбогдож байдаг юм а. За гэвч авилгын сүлжээ энэ мэтээр үргэлжилвэл салбар хөгжихгүй гэдгийг салбарын дэд сайд онцолж байна. Эрүүл мэндийн салбарт авилгал газар авсныг 5 жилийн өмнөх эрүүл мэндийн салбар дахь авилга ба шударгасны өнөөгийн байдал сэдв судалгааны дүн харуулж байна. Судалгаа хэдийгээр 5 жилийн өмнө хийгдсэн ч мэргэжлийн хүрээний болон олон нийтийн үнэлгээг харьцуулж цогц хэлбэрээр хийгдсэн гэдгээрээ илүү бодит юм а. Судалгааны дүнгээс үзэхэд иргэдийн 56.3% нь эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ гар цайлгаж ирсэн гэсэн дүн гарчээ. Мөн эмч эмнэлгийн ажилтнуудын 82.6% нь ёс зүйн байдал газар авсныг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн тухайн үед авилгын хайшиг Улаанбаатарт 1 сая төгрөгөөр тогтоож байсан бол энэ нь тухайн үед дээд хязгаар биш байсан байна. Тэгэхээр 5 жилийн дараах өнөөдрийн нөхцөл байдал илүү өндөрт хүрсэн нь ойлгомжтой юм а. Одоо эмч, совилогч, бага эмч, зөвлөх эмчийн хүрээнд авилгал хийх ахуйд бол автцсан байж. Энэ бол манай эрүүл мэндийн салбарт яг үүсгэсэн бас хот тавдар шүү дээ. Энтэй бол нэлээд хүчтэй ажил. Бид нар авилгал хийх ахуй байсан цагт энэ анагаах ухааны салбар хөгжихгүй. Нарийн сүлжээнд орсон авилгыг устгаж үйж салбар хөгжлөө гэдэг салбарын сайд инх онцолж байгаа юм. Тэрээр асуудлыг ажил хэрэг болохдоо юуны түрүүнд авилгатаа тэмцэх газарт хандаж эрүүл мэндийн салбарын авилгалтай хэрхэн тэмцэж болох асуудлаар хэлцэх юм байна.